За альва харилцаанд ямар ч төрлийн харилцаанд тэр дундаа хосын харилцаанд хайр сэтгэлийн харилцаанд амжилттай байхын тулд self esteem гэдэг зүйл бүр хамгийн чухал core зүйл болж байгаа. Хэрвээ бидний self esteem буюу өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө хүндлэх байдал ерөнхийдөө бол өөрийгөө эрхэмлэх байдал маань доогуур байх юм бол бид нар тухайн хувийн харилцаандаа ерөнхийдөө нэг тийм амжилтгүй, аз жаргалгүй эсвэл тэр харилцаанд урт удаан үргэлжлэж чаддаггүй. Нэг хүнтэйгээ тогтвортой удаан харилцаа үүсгэж чадахгүй тийм нөхцөл байдал үүсдэг гэсэн үг. Ер нь бол тэгэл self esteem гэдэг бол бүх зүйлийн бүр ингээд нөгөө суурь нь. Бид нар аливаа зүйлд амжилттай байгаагийн болон амжилтгүй байгаагийн суурь шалтгаан нь бидний self esteemтэй бүрэн хамааралтай. Тэр нь өөрөө бидний нөгөө байшингийн суурь гэдэг шиг маш том ганхашгүй хөдлөшгүй суурь байх хэрэгтэй гэсэн. Хөвчлэн бид нар энийг нөгөө маш бага бүрдүүлсэн байдаг. Юуг илүү бүрдүүлсэн байдаг вэ гэхээр self confidence буюу өөртөө итгэлтэй байдал маш сайн бүрдүүлчихсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр бид нар ажил, карьерийн ертөнцид professional life дээр гэсэн үг амжилттай байж болдог. Нэг зүйлийг сураад, эзэмшээд, дадлахчаад, туршлагачаад тэрэндээ маш өндөр өөртөө итгэлтэй байдлыг бүрдүүлсэн байдаг. Жишээ нь би санхүүгийн хүн байлаа гэхэд санхүүгийн хүний байх ёстой бүх ур чадваруудыг бүх тэр мэдлэгийг эзэмшээд би тэр санхүүгийн скиллдээ өндөр confidence-тэй, өндөр итгэлтэй байж болдог. Харин нөгөө талдаа бидний self esteem доогуур байж ч болно, дээгүүр байж ч болно гэсэн. Энэ нь өөрөө self confidence-с тусдаа зүйл байна. Тэгэхээр бид нар заримдаа суурь бүрдүүлэх мөртлөө confidence-ийг бүрдүүлээд явчихсан. Тэгэхээр тэн дунд gap үүсэх магадлалууд зөндөө хүмүүс төр гардаг. Бидний ингээд нийтлэг гардаг. Тэгээ энэ gap нь өөрөө яаж илэрч болдог вэ гэхээр мэргэжлийн хувьд карьерийн хувьд амар өндөр байлаа ч гэсэн гэр бүлийн амьдралын харилцаа нь бүр амар амжилтгүй ч юм уу, токсик ч юм уу, аз жаргалгүй ч юм уу, тийм байгаа ч өөрөө self esteem-ийн асуудал бас тийм байгаа гэсэн үг байхгүй. Гаднаа яг ингээд нөгөө нийгмийн амьдрал дээр амар амжилттай. Гэхдээ яг нөгөө жинхэнэ хинбэ гэдэг гардаг харилцаа чинь хувийн харилцаа, гэр бүлийн харилцаа, хосын харилцаа. Тэрэн дээрээ амжилтгүй байгаа бол тэрэн дээрээ бүр ингэ асуудалтай байгаа бол тэр чинь өөрөө self esteem-ийн маш том асуудал байгаа гэдгийг шинж тэмдэгнэ гэсэн үг. Эсвэл ингээл амар гоё эмэгтэй байдаг ингээл гаднаасаа ч гоё цэцлэнтэй эсвэл амжилттай ч юм уу тэгээд өндөр статустай юм шиг харагдчихсан мөртлөө яг ингээл ийм хосын харилцаанд ирэхээрээ сонин токсик залуутай уулзаад тийм байдалд орчихсон зүйлүүдийг бид нараас хардаг шүү дээ. Тэр чинь яг ингээд confidence нь гаднаа өндөр байгаа ч гэсэн тухайн мэргэжлийн салбартаа ч юм уу эсвэл ингээд гадаад төрхөндөө илүү юм гоё ихтгэлтэй ч гэсэн яг дотоод өөрийгөө үнэлэх үнэлэмжин дээрээ маш доогор байгаа учраас тийм хэмжээний зүйлийг өөртөө хүлээн зөвшөөрөө тийм хэмжээний залуутай өөрийгөө байлгаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө маш доогуур өөрийгөө эрхэмлэх байдалтай гэсэн үг. Гэмэт ингээд confidence нь өндөр байгаад итгэлтэй байгаад байдаг боловч юунд ч хүн ингээд гаднаа итгэлтэй байж болно. Юуг ч сураад итгэлтэй харагдаж болно. Гэхдээ яг энэ хувийн харилцаан дээрээ асуудалтай бол эсвэл ингээд нэг тийм өөрөнгөсөн контролгүй бол ажил мэргэжил дээрээ бүр ингээд амар бүр ямар ч хийгүй галзуу мундаг ажилтдаг мөртлөө эмэгтэйчүүдийн тал дээр амар сул тийм эмэгтэйчүүд зөндөө байдаг штэ. Эсвэл ингээл амар мундаг ингээл байр суурьтай эсвэл гоо зөвслөнтэй боловсрал мэргэжлийн хувьд ч юм уу бүр ингээд маш өндөр ингээд статустай эмэгтэй мөртлөө яг ингээд хайр сэтгэлийн харилцаан дээр маш сонин үйлдэл гаргадаг ч юм уу. Нэг эрэгтэйг араас чаргуцалтай гуйгаал, говшаал эсвэл ингээл амар тийм abusive, toxic залуутай очиод нийлцдэг ч юм уу Эн чинь өөрөө тэр бүрдүүлсэн өөртөө итгэлтэй байдлаас шал тусдаа дотоод жинхэнэ хүний хэмжүүр байгаа гэсэн үг байхгүй юу? Жинхэнэ яг өөртөө итгэлтэй байдлыг жинхэнэ тэр хүний чанар чансааг өөрийгөө хэр үнэлдэг вэ гэдгийг нь хэмждэг хэмжүүр нь яг тэр хосын харилцаа. Ажил мэргэжил дээрээ найз нөхдөөрөө шал өөр дүрийг үзүүлээд өөр зүйлийг confidence-ээр бариад бол яваад иж болдог. Угаасаа ихэнх хүмүүс бүгдээрээ тэгж байгаа. Тэгэл сайхан дүр мөр бүтээгээл ингээл дүр бүтээхгүй ч байсан ч гэсэн тэр confidence-ээр ингэ яваад иж болно. Маш гоё амжилттай, cool ямар ч гэдгийг тийм хүн байгаад иж болно. Яг хувийн харилцаан дээрээ яаж вэ гэдэг чинь өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хэмжээг жинхэнэ гаргаж өгдөг гол талбар байгаа.
илүү дэлгэрүүлээд тайлбарлахад self esteem гэдэг болохоор бид нар нэг харилцаанд орлоо гэхэд тухайн харилцаанд тавих бидний өөрийн шаардлага гэсэн. Бид нар тухайн харилцаанд юуг хүлээн зөвшөөрж гин, юуг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар юуг тухайн хүнээсээ хүлээж гин, юуг хүлээхгүй байна. Магадгүй бид нар юуг өгж гин, юуг өгөхгүй байна гэдэгтэй холбоотой гэсэн. За энийг задлаад тайлбарлах юм бол хэрэв би хосын харилцаанд ямар нэгэн намайг ингээд үргэлж доош нь татчихэдэг, эсвэл ингээд ямар нэгэн байдлаар өгөн ч юм уу, эсвэл үйлдэлээрээ хүчрхийлж идэг тийм хүнийг хүлээн зөвшөөрөөд байгаад би тэр харилцаанд өөрийгөө байлгаад байна гэдэг маань миний өөрийгөө хүндлэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань маш доогор байна гэсэн үг. Харин би хэл хязгаараа тавиад би энэ хүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ хүнтэй би байх ёсгүй. Энэ бол миний хүлээн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн зүйлээгээд би байр сууриа хэл хязгаараа тавьж байгаа бол миний өөрийгөө хүндлэл маань тэр хэмжээгээр өндөр байна гэдгийг харуулж байгаа гэсэн. За self esteem гэхээр ерөнхийдөө иймэрхүү зүйлийг ярьж байгаа гэсэн. Би өөрийгөө эрхэмлэх байдал. Одоо жишээлбэл миний партнер маань яг миний өөрийгөө ингээд дуртай зүйлийг маань үүсгэх ч юм уу, наадах чи ямар ч шал хэрэггүй, амар сонирч гэдэг юм. Эсвэл миний өмсөн хувцсыг маань ингээл наа чи хараа тийм биш үү, ийм биш үү, жоох ийм биш үү гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээ миний амьдралын хэм маяг, миний чухалчилтыг найз нөхөд гэдэг юм. Эсвэл миний өөрийн гэр бүлийг маань үнэлтгүй тэр зүйлүүдийг минь дандаа үүсгэх ч юм уу тий. Дандаа ингэж тэрнээс маань холдуулах гэж үздэг ч юм уу. Тийм нөхцөл байдал ингээ дандаа гаргаад тахад би тэрийг нь зохицоол, хүлээн зөвшөөрөөл, заа гэлтэр бүхнээсээ татгалзаад байгаа бол миний self esteem доогор байна. Доогор байх тусам тэр хүн улам л тийм зүйлийг ингээл дахиад тийм дарамтыг ингээ мэдрүүлээл байна гэсэн. Тих тусам бид нар нэг юм mentally сэтгэлзэн хувьд маш их тийм хэцүү байдалд орж идэг. Тэр маань илүү бидрийг ингээ доош нь татаад амьдралын сэтгэл ханамжууд маань маш их унж идэг. Тэгэхээр нэг зүйл нь болохоор сайн хэлсэн шиг би энэ хүнд цогцох ёстой гэж өөрийгөө хараад байдаг. Менталити нь миний self esteem доогор байх тусмаа би тэр байгаа хүндээ өөрийгөө тааруулах ёстой гэд тааруулаад байдаг. Тааруулж явсаар хагаад нэг өдөр бүр ингээ ядардаг. Нэг цаг үед ингээд бүр ингээд ямар ч энергигүй, ямар ч сэтгэл зүрэхгүй, тэгээд маш их гомдлоор дүүрэн тийм байдалд ордог. Тэгээд харилцаа нэм аз жаргалгүй болдог. Харилцаанд. Тэгэхээр ийм урт хугацааны хортой зүйл гэсэн үг байхгүй юу? За нөгөө талдаа яадаг вэ гэхээр өөрийнхөө үнэлэмж доогор байх үед тухайн хүн маань намайг орхиод явчихвээ, хаяад явчихвээ, өөр хүн рүү явчихвээ, өөр хүн татагдчихвээ гэсэн амар өндөр хэмжээний айдастай явж идэг. Тэгэх тусмаа нөгөө хүний хардна, харамлна, дарамтлна, эсвэл гуйж, говшин ингээд нэг тийм хэвэн биш сэтгэл зүйн байдалд ордог. Байнга ингээд нэг юмнаас ингээд санаа зовоол, сэргийлээл, хартар сэрдээл явж гин гэдэг чинь өөрөө хүнийг хэвэн сэтгэл зүйн төлөвөөс нь гаргаад илүү тийм ментали асуудалтай болгож гин гэсэн. Тэгэл нэг юм хартай, нэг тийм төвхтэй хүмүүс байдаг. Ерөөсөн ямар ч нөгөө хүнийхээ хувь хүний орон зай хэрэгжүүлэг өгдөг ч юм уу тий. Тэр нь өөрөө тухайн хүн асуудалтай гэхээс илүү надад ингээд insecure те би өөрийгөө нөгөө үнэлдэггүй учраас би тэр хүнийгээ ингээд алхам тутамдаа байлгах гэл ингээл чаргуцалтаавал эсвэл уурлаад эсвэл дарамтлаад байгаа чинь нөгөө талдаа миний self esteem өөрийгөө эрхэмлэх байдал маань доогор учраас нөгөө хүнээрээ л нөхөж авах гээд байгаа нэг тийм ядарсан хэлбэрэл гэсэн. Тийм байдлаар бас илэрдэг. Сонгох хүнээсээ үргэлжлэх процессууд нь хүртэл ямар байх вэ гэдг нь ингээд ийм миний өөрийгөө үнэлэмж хэр байснаас шууд хамаардаг гэсэн. Тэгээд өөрийгөө үнэлэмж багтаа хүн чинь ингээл токсик харилцааг сонгочоод тэр харилцаанд ингээл байгаа л байдаг. Улам ингээл нэг ингээл доош нь татаал нэг гайгүй юм шиг байгаа л ингээл нэг ерөөсөө тийм inconsistent буюу ингээд тийм тогтмол биш. Дээрэс нь ерөөсөө өсөлт үзүүлж чаддгүй, хөгжиж чаддгүй тийм харилцааг үсгээд байдаг. Гэхдээ ингээд мэдээж удаан явсаар агаад бүр нөгөө ядраад, залхаад, үнэхээр хайртай бол ингээд доктортой байдал руу ороод л ирдэг л дээ. Тэгтээ наан нь ингээд сэтгэл зүйн үед маш их ингээд ядарч зүдэрч даван туулах юм, өөрийгөө алдах хэрэгцээч маш их гардаг. Ер нь бол их юм туйлддаг гэсэн үг. За тийм байна. Тийм болохоор self esteem гэдэг зүйлээ эхлээд бүрдүүлээд тэрэн дээрээ бид нэр анхаарчих юм бол
амар гоё хаз жаргалтай тийм гоё одоо relationship-ийг хасын харилцааг үүсгэх боломжтой гэсэн. Тэгээд дээрс нь тэр харилцаагаа ч гэсэн нөгөө удаан, тогтвортой, өсөлттэй, хөгжилттэй тийм гоё харилцаа болгоод илүү тийм одоо урт хугацааны харилцаа, амжилттай харилцаа болох боломжтой гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо болохоор би өөрийгөө хүндлэл, өөрийгөө үнэлэмж, өөрийгөө эрхэмлэх байдал гэдэг юм. Ерөнхийдөө бол нэг тийм нэлээд комплекс одоо утгыг илэрхийлж байгаа юм. За би өөрийгөө хэр ер нь үнэлдэг юм бэ? Хэр одоо хүндэлдэг юм бэ? Би өөрийгөө хэр эрхэмлдэг хүн юм бэ? Би ер нь өөрийгөө хэр түвшинд хүндэлдэг юм бэ гэдгээ мэдэх дөрвөн зүйл болон өөрийгөө үнэлэх, үнэлэмжээ сайжруулах дөрвөн зүйлийг энэ хоёр ингээм хамтдаа явж байгаа. Дөрвөн зүйлийн тухай хэлж өгье. За хамгийн ихнийх нь болохоор миний үн цэнийн систем, value system гэсэн. Миний үн цэнийн систем ямар юм бэ? Би юуг үнэлдэг юм бэ гэдэг маань би өөрийгөө яг хэр үнэлдэг юм бэ? Би өөрийгөө хэр эрхэмлдэг юм бэ гэдгийг маань хэмжиж өгч байгаа нэг хэмжээр болдог. За тэрэн дундаа миний үнэт зүйлийн систем маань, миний үнэт зүйл маань гадаад зүйлээс хамаардаггүй, эсвэл дотоод хүчин зүйлүүдээс хамаардаггүй. Би гадагшаа зүйлүүдийг үнэлдэггүй, дотгошоо зүйлүүдийг үнэлдэггүй гэмэт юм. Одоо үн цэнийн систем чинь яаж тогтсон бэ гэдгээ эхлээд анзаарах хэрэгтэй. Эхлээд тэргээ дүгнэх хэрэгтэй гэсэн. За хэрвээ би гадаад хүчин зүйлүүдийг үнэлдэг, гадаад зүйлүүдээс миний аз жаргал бүрддэг, би илүү сэтгэл ханамж авдаг хүн бол жишээл юу вэ гэхээр гадаад төр, мөнгө, эрх мэдэл, алдар нэр, за чи юутай вэ гэсэн материалын зүйлүүд надад юу байдаг вэ гэсэн одоо юу ч гэдэг нь тий одоо хаус, машин, нэт эдлэл ч юм уу эсвэл ингээд дизайнер байг ч юм уу тий эсвэл би бусдад нэр хүндтэй алдартай байх гэдэг зүйлүүдийг амар чухал би тэрний араас явдаг бол тэр зүйлүүдийг би амьдралдаа бүрдүүлэхийн төлөө зорилго болгодог бол би миний үн цэнийн систем гадаад хүчин зүйлээс хамааралтай үн цэнийн системтэй гэсэн. За хэрвээ би оюун ухаан, потенциал, чадвар, чадамж, бүтээлч байдал, эр зориг, сайхан сэтгэл, хүн чанар, бусдын өмнө үннээрээ байх чадвар гэх мэт тийм дотоод зүйлүүдийг үнэлдэг бол миний value system дотоод үн цэнийн системтэй гэсэн. Гадаад үн цэнийн системтэй байх тусам чамайг аз жаргалтай болгодог зүйл чиний амьдралаа зориулдаг, чиний араас нь хөөцөлдөг зүйлүүд гадаад хүчин зүйлүүд мөн хүмүүс хэр хардаг вэ гэдэгт суурилдаг зүйлүүд байх юм бол чиний self esteem чинь доогуур байх магадaltaй, өндөр магадaltaй. Хэрвээ чиний үнэлдэг зүйл, эрхэмлдэг зүйл хүнээс хараад вау гэдэг тэрний араас хөөцөлддөг, өөртөө бүрдүүлэхийг хүсдэг зүйл чинь дандаа тийм дотгошож ирсэн зүйлүүд байх юм бол чиний self esteem чинь өндөр байх, өндөр магадaltaй гэсэн. Бусад хүн чамайг яаж харж байгаа нь маш чухал бол өөрийгөө хүндэл чинь доогуур байдаг. Хүмүүсийн чамайг юу гэж үнэлэхээс үл хамааран чи өөрийнхөө зорилго, мөрөөдөл, өөрийнхөө үнэт зүйл рүү, өөрийнхөө тэр зохион байгуулалт, өөрийнхөө зарчмын дагуу, төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хэр явж байгаа гэдгээрээ өөрийгөө үнэлдэг, хэмждэг, дүгндэг, зорддог бол чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь, self esteem чинь маш дээгүүр байдаг гэсэн. Эхнийх нь value system-ийн анализ. Тэгээд илүү чи өөрийнхөө эрхэмлэх байдлаа дээшлүүлэхийн тулд дотоод үн цэнийн системээ илүү хөгжүүлэх ёстой гэсэн. За хоёр дахь нь болохоор чиний self control буюу өөрийгөө удирдах байдал гэсэн. За тэр нь юу вэ гэхээр нэг юм хүүхдүүд дээр хийсэн тест гэдэг. За хэрвээ чи яг одоо энэ чихрийг шууд идэх юм бол чи нэг чихэр идэнэ. 5 минут хүлээх юм бол дахин нэг чихэр нэмж өгөөд чи 2 чихэртэй болно. Гэт хүүхдүүд дээр тест хийлгсэн чинь зарим хүүхдүүд нь болохоор шууд аваад нэг чихрээ идчихсэн бол зарим хүүхдүүд 5 минут хүлээгээд 2 чихэртэй болж исэн. За энэ хүүхдүүдийг ингээд цаашд нь дагаад судалгаа хийхэд шууд хүлээхгүйгээр нэг чихрээ аваад идсэн хүүхдүүд нь нэг тийм одоо амжилттай амьдраг байгаа.
хүлээж агаад хоёр чихрээ аваад эзсүүд нь яг амьдрал дээр ч гэсэн тийм сайн үр дүнгуудыг харуулсан байна. Амьдрал дээр илүү амжилттай, одоо академикли илүү амжилттай гэсэн. Тэгэхээр self control гэдэг маань юу вэ гэхээр яг одоо би богино хугацааны одоо таашаалын төлөө урт хугацааны зүйлээ золиослох уу, эсвэл би өөрийгөө барьж үлдээд өөрийгөө контролдоод илүү урт хугацааны зүйл рүүгээ төвлөрөх үү гэдэг тэр чадварыг ярьж байгаа. Одоо жишээлбэл би ингээл би турмаар байна гэл тэнгүүтээ яг тухайн өдрөө ингээл амар их сахартай юмнууд идэх ч юм уу, эсвэл гурилан юм амар их идэл би дуртай учраас чадахгүй байна гэл тэгээд тагцсан нэг урт хугацааны гоё одоо булчинтай болох ч юм уу тэр зорилго руу хүрч чадахгүй. Яг ингээл өдөр тутмын цаг тутмын сонголт шийдвэрээсээ тухайн ирээдүйн үр дүнг авах учраас тэрийг контролдож чадаад тэрэн дээр сахараа идэхгүй байж, гурилыг идэхгүй байж өөрийгөө барьж чадаад дараагийн урт хугацааны зүйлийг авч чадж байгаа бол энэ бол өөрийгөө удирдах чадвар маш өндөртэй байна гэсэн. Өөрийгөө удирдах чадвар өндөртэй байх тусам өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өндөр байдаг. Харин би ингээл гоё алмаар гингүүтээ тэрнийхээ дагуу хийж чадахгүй байх тусам өөрийгөө үнэлэх үнэлэмж тэр хэмжээгээр дандаа доогоор байдаг гэсэн. Тэгэхээр бид нар өөртөө нөгөө зорьсон зүйлдээ хүрээд өөрийгөө ингээд контролдож чадах юм бол бидний self esteem өсч идэг. Нэг зүйлийг давах тусам нэг жир өснө, дахиад нэг зүйлийг давах тусам дахиад нэг жир өснө гэсээр хагаад бидний өөрийгөө хүндлэл маань яг бидний хийсэн үйлдэлээр тэр контролдож чадсан хэмжээгээр өсч идэг. Энэ дээр яг өөрийгөө анзаарах хэрэгтэй. Би яг ингээл өглөө болгонд дасгал хийн гэснээр хийхгүйгээр за өнөөдөр чи юм байна, өнөөдөр чи ядраад байна гэд шалтгаглаад өнгөрч гин үү, эсвэл тэргээ хийж гин үү. Тэгэл хийгээл ах юм бол өөрийгөө хүндлэх үнэлэм чинь нэмэгдээл байна. Хийхгүй байх юм бол өөрийгөө хүндлэх үнэлэл чинь унаал байна гэсэн үг. За тэгээд ямар нэгэн шийдвэр гаргахдаа жижигхэн ч бай, том ч бай, шийдвэр гаргахдаа 3 зүйлийг өөрөөсөө яг асуух хэрэгтэй. Хамгийн ихнийх нь болохоор энэ зүйлийг хийснээрээ энэ шийдвэр гаргаснараа би ичих үү? Хоёр дахь нь болохоор би эндээ гимших үү? Гурав дахь нь болохоор би харамсах уу гэсэн үг. Альва шийдвэр гаргахаас өмнө энэ 3 зүйлийг асуугаад үгүй гэж байвал тэр зүйлийг хийх хэрэгтэй. Хэрвээ би энэ зүйлийг хийснийхаа дараа нь ичнэ, гимшнэ, харамснаа, эргэлзнэ гэж аваад тэр шийдвэрийг хийх байх хэрэгтэй. Энэ ч гэсэн өөрийгөө удирдахад маш чухал зүйл байгаа. За 3 дахь руугаараа энэ нь болохоор чи өөрийнхөө бүрэн потенциалдаа хүрсэн үү гэдэг тухай. Хэрвээ бид нар би өөрийгөө ийм хэмжээний мэрэгчлэлтэй, ийм хэмжээний ур чадвартай, ийм хэмжээний одоо бие хаатаач гэдэг юм уу? Одоо би гадаад төрхнийхээ хувьд ийм, профешналийн хувьд ийм, хүмүүстэй харилцааны хувьд ийм, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд ийм хүн байна гэд өөрийгөө ингээд тодорхойлчихсон. Одоо нөгөө зорж байгаа би гэдэг маань ямар байгаа гэж хараад яг одоогийн бие маань ямар байгаа гэдгийг ингээд харьцуулж харах хэрэгтэй. Хэрвээ би одоо нэг төвшний ийм бие хаатай, ийм одоо гадаад төрхтэй хүн баймар байна гэд ингээд хүсэж байгаа ирээдүйн би яг одоогийн бие хоёрын хооронд маш их гэп байх юм бол энэ нь миний self esteem-ийг бас доогуур байлгачихдаг. Энэ хоёрын зөрүү их байх юм бол би өөрийгөө хүндлэх үнэлэл нь доогуур байдаг. Яг гэвэл би нөгөө болмоор байгаа хүнээсээ одоо хамаагүй хол байгаа учраас би өөртөө тийм үнэлэмж багтаа байдаг. Харин болмоор байгаа хүнтэйгээ би ойрхон байх тусам, болчихсон байх тусам миний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө одоо эрхэмлэх байдал маань тэр хэмжээгээр өндөр байдаг гэсэн. Тэгэхээр энэ нь ч гэсэн эргээд бид нар одоо хувийн харилцаанд маш их нөлөөлдөг. Нэг юм зорьсон юм байдаг тий. Бид нар би нэг ийм юмд хүрнэ, ирээдүйд нэг ингэнэ, мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн, ажил карьерийн хувьд тэнгүүд тэрлүүгээ ингээд ийм зорих хэрэгтэй. Зориод байнга ингээд алхамаар тэрийг авч байгаа бол миний өөрийгөө эрхэмлэх байдал маань, үнэлэх үнэлэмж маань өндөр л болоод явдаг гэсэн тэр хэмжээгээр. Харин юу ч хийхгүй ингээд байгаа л нөгөө хүсдэг бие маань дээр байгаад идэг. Тэгтэл одоогийн бие маань эндээ л байгаад ах юм бол бид нар тэгэл дахиад нэг юм өөрийгөө үнэлдэггүй, хүндэлдэггүй. Тэг тусмаа л яг тийм хэмжээний
тэрийг чинь улам мэдрүүлдэг хүнийг л харилцаандаа татаад байдаг гэсэн. За тэгэхээр өөрийнхөө бүрэн потенциалыг дүүргэх хэрэгтэй. Потенциалаа бүрэн ашиглах хэрэгтэй. Потенциалтаа бүрэн хүрэх ёстой гэсэн үг. Тэр маань бидний хайр сэтгэлийн харилцаанд амжилттай байхад маань маш чухал нөлөөлдөг байна. За дөрөв дэх зүйл нь болохоор бусдад өгөх. Бид нар ингээл харилцаан дээрээ ингээл надад юу өгч ийн гэж хараад байдаг. Яг үүндээ бидний нэг өөрийгөө эрхэмлэх байдлыг бид нар үн цэнтэй хүн шүү, чухал хүн шүү, чи чухал шүү, чи хувь нэмэртэй шүү, чи хэрэгтэй шүү, чи энд байх ёстой шүү. Чи энэ зүйлийн нэг хэсэг шүү. Чи энэ бүх хүн төрлөختөнд яг өөрийн энд байгаагаараа өөрийн орон зайг эзлээд тэнд хувь нэмрээ оруулснараа чи чухал шүү. Чи байх ёстой шүү гэдэг мэдрэмжийг мэдрэхийн тулд бид нар нэг нэгэндээ өгөх ёстой байдаг. Хувь нэмэр оруулах ёстой байдаг гэсэн үг. Тэр нь юу вэ гэхээр би магадгүй ингээд үнэхээр сайн хүнийг сонсож чаддаг хүн байлаа гэхэд би найз нөхөд ч юм уу хамт олон ойр дотны хүмүүстэй бүрэн сонсож ингэж өгснөөрөө би тухайн хүмүүстэй өөрийнхөө чадах зүйлээ өгж байгаа гэсэн үг. Магадгүй бид нар ажил мэргэжлэрээ хийж байгаа зүйлээрээ ч бид нар тэр зүйлээ өгж байгаа болно. Өөрөөсөө гаргах тэр ингээд хайр инэрлээрээ, хүлээн зөвшөөрлөөрөө, дэмжлэгээрээ ч гэсэн бид нар тэр зүйлийг бусдад өгж байгаа гэсэн. Бусдад ямар нэгэн зүйлийг хувь нэмэр оруулаад өгж байгаа гэсэн. Энийг өгөх зүйл гэж байгаа. Заавал материалын зүйл байгаалгүй, материалын зүйлч байж болно. Тэр зүйл чинь эргээд чиний үн цэнийг нэмэгдүүлнэ. Хүн байгын чинь утга учирыг нэмэгдүүлж өгнө. Чиний өөрийгөө эрхэмлэх байдлыг чинь өсгөж өгнө гэсэн. Бусдад хувь нэмэр оруулснараа ер нь бол хүн маш өндөр үн цэний мэдрэмжийг авдаг. Тэгэхээр ингээл харилцаанд ч гэсэн яг ингээд эргүүлээд өгч чаддаг, эргүүлээд зориулж чаддаг харилцан өгөө аваатай байж ич ер нь бүх юм зөв хэлбэр дүрсээ байр байдлаа олдог. Тэгэхгүй зөвхөн нэгтлэн нөгөөтл нь зүгээр сороод идэг. Тэг эргүүлээд юу ч өгдөг байх юм бол тэр харилцаа ч гэсэн ерөөсөө явдаггүй. Урт хугацаанд байж чадахгүй. Дээрэс нь маш их ингээд гомдолтой ингэж дуустдаг. Тэгэхээр харилцаанд өгч чадах чадвартай байх хэрэгтэй. Чи ямар ур чадвараараа эсвэл ямар гоё өгөгдлөөрөө бусдад юуг өгөх чадвартай вэ? Тэрийгээ гоё бодох хэрэгтэй. Тэгээд тэрийгээ бусдад өгж явах хэрэгтэй. Энэ нь өөрөө чиний харилцаагч илүү гоё эрүүл болгоно. Чи олон хүмүүст гоё хувь нэмэр оруулж чи үнцэнтэй хүн байна. Чиний өөрийгөө эрхэмлэх байдлыг чинь өндөр гоё нэмэгдүүлж өгнө. Нөгөө талаар чи илүү өргөн цар хүрээтэй илүү дэлхийн ертөнцийн нэг хэсэг гэдгээ чухал хүн гэдгээ илүү мэдэр. Тэгэхээр value system-ийг чинь ч гэсэн гоё нэмэгдүүлж өгдөг гэсэн. За ийм зүйлүүд байгаа. Тэгээд энэ зүйл зөвхөн харилцаач гэлтгүй бүх зүйлийн л ерөнхийдөө ингээд суур болоод явна. Гэхдээ яг энэ хосын харилцаан дээр, хайр сэтгэлийн харилцаан дээр яг ингээд ийм өөрийгөө үнэлдэг байх нь бүр ингээд хамгийн чухал ингээд суур болж байгаа. Өөрийгөө үнэлдэггүй л ах юм бол тэгэл хэрүүл маргаан чих байна. Гуйж говьчхан чих байна. Эсвэл дарамтлахын чих байна. Ингээд тийм токсик байдал руу ороолаа бол self esteem-ийн асуудал байна л гэсэн. Нэг л өөрийгөө үнэлж чадахгүй, хүндэлж чадахгүй, эрхэмлж чадахгүй, өөрийгөө нэг тийм чухал хүн гэж мэдэрч чадахгүй байгаа үед л бусдаас юм нэхэд эхэлдэг. Бусдыг ингээд хардаад эхэлдэг. Бусдыг ингээд над руу ингээд надад өгөөч гэд ингээд дарамтлаад эхэлдэг. Тэгэхээр өөрийнхөө гоё ингээд үнэлэмжийг бүрдүүлэх хэрэгтэй. Бүрдүүлэхдээ сайн хэлсэн шиг нэгдүгээрт үн цэний системээ эргэж харах хэрэгтэй. Юуг үнэлдэг вэ гэдгээ. Яг ингээд хүний гоё ингээд нэг тийм тууштай байдал, юмныхаа төлөө зорж байгаа тэр их зориулалт, сэтгэл аливаа зүйлийн яг өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө чухал зүйлийг эрхэмлээд зогсож байгаа тэр ингээд юм зориг,
Дээрэс нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлээд тэрнийхээ араас ингээд өдөр болгон хичээж байгаа өөрийнхөө өнгөрснөөсөө нэг алхмаар хичээж явж байгаа тэр их гоё юм хөгжүүлэлт. Тэгэл бусдыг хайрлаж байгаа тэр хайр, бусдад ингэж гоё өгж байгаа тэр дэмжлэг, альва зүйлд ингээд үннээрээ байгаа тэр хүний тэр сэтгэл. Тэгээд орчлын ертөнцийг, байгалийн хуулийг хүндэтгэж байгаа тэр одоо тийм wisdom буюу мэрэгэн ухаан нэг юм амьдралын мөн чанарыг таньсан, илүү юмыг өргөнөөр харсан тийм дотоод үн цэнүүдийг ингээд үн цэнэ болгох үнэхээр хэрэгтэй, яалтчгүй хэрэгтэй. Тэгээл гаднах материалын зүйл дээр ингээл тулгуурлаалах юм бол нэг тийм дуусахгүй. Чи хизээч одоо бүрэн ингээд ийм гоё аз жаргал мэдрэхгүй. Яагаад тэгэхээр чи гадаад хүчин зүйл дээр өрсөлдөж байгаа бол чи дандаа ямар нэг хүмүүсээс илүү ээжэж тэр үнэлэмжийг аавна. Тэгэхээр чи тасралтгүй өрсөлдөөнд дунд амьдрна. Өрсөлдөөнд амьдраад байгаа хүмүүсийн ерөөдөө харилцааны систем нь ч асуудалтай, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь ч асуудалтай болсон байдаг. Тэгээ нэг мэдс төгсгөлгүй ингээд нэг юм уралдаанд оролцоод ингээл яваад байдаг. Тэгээ нөгөө зүгээр ингээд амьдарч байгаа хүмүүсээ ч гэсэн уралдаан руугаа татаж оролцоод зүгээр амьдралтгүй ингээд зоогаад байдаг. Тэр нь надад бол жишээ нь амар төвхтэй байдаг. Тэгэхээр гоё тийм өргөн зүйлүүдийг амьдралын тийм мөн чанар руу, аз жаргалын мөн чанар руу илүү төхөөлөх зүйлүүдийг үнцэн олох хэрэгтэй. За тэгээд хоёр дахь нь өөрийгөө маш сайн удирдах сурах хэрэгтэй. Одоогийн жижигхэн сэтгэл ханамжийн төлөө ирээдүйн том аз жаргалаа золиослтгүй байх хэрэгтэй. Тэрний төлөө өөрийгөө удирдаад зорж, гიშгэж, алхаад явж чаддаг байх хэрэгтэй. Үр дүнгийг үзүүлж чаддаг байх хэрэгтэй. Гурав дахь нь болохоор мэдээж өөрийнхөө болохыг хүсдэг тэр бие рүүгээ өдөр болгон зорих хэрэгтэй. Тэрнийхээ төлөө юмнуудыг дандаа хийж байгаа хэрэгтэй. Гадаад байдал дээр гоё юмар бол тэн дээр юу их хэвээр тэргээ хий. Дотоод ертөнцөө хөгжүүлмээр бол тэн дээр юу их хэвээр тэрийг эргэлхийл. Одоогийн байгаа би ирээдүйн зорж байгаа би хоёрын дундах цайг аль болох ингээд багасга. За дөрөвдөг нь болохоор бусдад өгч сар. Бусдад дандаа өгөөтэй, аваатай, хувь нэмэртэй бай. Тэгээ энэ дөрвөн зүйлийг хийгээд байх юм бол анзаараад энэ дөрвөн зүйл дээр ингээд задлаад ажиллаад байх юм бол тэр өөрийгөө эрхэмлэх байдал чинь үнэхээр маш гоё болно. Өдөр тутмын дээр ингээд ажиллаад нэг сард нэг хэсгийг аваад ажиллаж болно шүү дээ. Тэгэл дараагийн сар дараагийн хэсгийг аваад ч гэдэг юм те. Тэгэл ингээд ажиллаад байх тусам би чи ямар гоё хүн бэ? Би чинь хүн намайг эхлээгүй ч гэсэн би гоё юм байна. Хүн намайг үнэлэхгүй байлаа ч гэсэн би өөрөөсөө дотроосоо ямар гоё үнцэнтэй хүн бэ? Коллектив энэ бүх одоо нэгдэл зүйлийн би ямар том хувь нэмэр оруулж байгаа юм бэ? Миний одоо үг үйлдэл, миний оршин байгаа маань ямар чухал юм бэ? Би энд яагаад байх ёстой юм бэ гэдгийг бүрэн гоё мэдрээд эргээд хүмүүстэйгээ маш гоё хармонитэй амьдардаг. Хармонитэй гэдэг нь зохицол нийцэлтэй. Мэдээж хүмүүстэйгээ гоё хармонитэй авших ёстой. Гэхдээ энэ нь өөрөө чиний хэлэх хязгаарыг, үнэт зүйлийг зарчмыг чинь зөвчөөд байгаа бол тэрийг хүлээн зөвшөөрөөл ингээд дураар нь наашлуулад байна гэсэн үг биш. Тэгэхээр чиний үнэт зүйлийг, чиний зарчмыг, хэл хязгаарыг зөрчсөн бол тэрэн дээр өөрийнхөө байр сууриа татуу тавьж явах хэрэгтэй. Ерөнхийдөө болохоор хүмүүс ингээд гоё зэрэгцэн орших хэвээр нэг нэгэндээ ингээд хувь нэмэртэй байх хэвээр гэхээр өөрийгөө зүгээр золиослон гэж ойлгоод байдаг. Өөрийнхөө бүх хэрэгцээ, бүх юмнуудыг ингээд дараад тэгээд хүмүүст зохицоод хүмүүсийг гоё ойлгоод тэгнэ гэж бодоод байдаг. Үгүй. Хармонитой оршин гэдэг бол нэг нэгнийхээ орон зай, хэл хязгаар, үнэт зүйлийг мэдрээд ойлгоод тэрийг нь зөрчихгүйгээр эв нэгдэлтэйгээр оршихыг хэлж байгаа. Тэгэхээр бусад хүмүүстэй ингээл алцаал, тэнцэлтэйл, өрсөлдөд байхгүй. Өөрийнхөө зам дээр урагшлаа явна. Бүх хүний зам тус тустай. Бүх хүний хүрэх зорилго, авах баялаг нь өөртөө зориулагдаад тустай байж байдаг. Өөрийнхөө тэрлүүл явах хэрэгтэй. Тэрнээс биш бусдын одоо зам руу орох хэрэггүй, бусдын замыг төгжих хэрэггүй, бусдын гэрлийг унтраах гэж оролдох хэрэггүй. Зүгээр л өөрийнхөө замыг олж хараад тэрлүүгээ амар гоё адал явдалтайгаар явах хэрэгтэй. Тэгжэл чадах юм бол тэр амьдралын бүх гоё зүйлүүд
бүгдээрээ тэгэл араасаа ингээл хүрээд ирнэ. Тэгээ мэдээж асуудлууд янз бүр юмнууд байж болно. Гэхдээ тэр бол зүгээр л тэр процессын нэгэн хэсэг. Дараагийн хөгжлийнх нь өмнөх шалгуур. Гэх мэт ингээд арай өргөн зүйлээр юмыг хараад зөвхөн одоо өөрийнхөө замыг, өөрийнхөө гоё өгөгдлийг, өөрийнхөө тэр ингээд ертөнцөөс ирсэн тэр ингээд утга учирыг яг уу ингэхээр нэг жоохон спиричуал ч юм уу ингээд шашинлыг сонсогч магадгүй. Гэхдээ энэ хорвоо дээр байгаа хүн болгон өөр өөрийн гэсэн дүүргэх орон зайтай. Тэр орон зайгаа л дүүргэх хэрэгтэй. Тэр орон зайгаа альвэ гэдгийг олоод хайгаад таньж мэдээд тэгээд тэрэндээ орон зайгаа дүүргэх юм бол чи бүр энэ хорвогийн хамгийн аз жаргалтай хүн болно гэсэн. Орон зайгаа эзэлсэн хүн угаасаа шал өөрөдөг. Тийм гэрэлтдэг. Тэгэхээр бид нар нэг нэгнтэйгээ өрсөлдөг, тэмцэлдэг гэхээсээ илүү нэг гоё дэмжиэд өөр өөрийнхөө тэр орон зай дээрээ очиход нь орон зай дээрээ бүрэн одоо дүүрэн амьдрахад нь хувь нэмэр оруулах хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Тэрнээс биш миний орон зай өөр, миний найзын орон зай ч гэсэн өөр. Бид хоёр нэг орон зай дээр хизээч өрсөлддөггүй. Хизээч нэг зүйл дээр бүх хүн өрсөлддөггүй. Бүх хүнд өөртөө зориулсан хүрэх ёстой зүйл, давах ёстой зүйл, очих ёстой зэг, мэдрэх ёстой зүйл, бүх хүн өөрийнхөө эзлэх ёстой орон зай хувь нэмэр байх гэсэн. Тийм учраас энэ дэлхий дээр байгаа бүх хүн өөрийн гэсэн үндсэнтэй, өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн орон зайтай. Тэрийг л олж авт. Тэгэх юм бол одоо тэр амжилт, хайр, эд баялаг, тэгэл алтар нэр тэр бүх юм ингээл аяндаа ирнэ. Энэ нь өөрөө нэг талаар одоо ертөнцийн хууль гэж харж байна. За ингээд маш олон ингээд бас зүйлүүдийг нэмээд ярьчихлаа. Тэгээд санаануудыг маань бас гоё тунгаагаад үзэрэй гэж хэлмээр байна. Би энэ санааг бас ерөнхийдөө миний дотор байдаг айдиа. Энийг маань миний сонссон зүйлүүд маань ингээд гаргаж ирүүлдэг. Одоо жишээлбэл энийг би болохоор Садия Кан гээд psychologist эмэгтэй байгаа. Тэрний одоо ярьж байгаа зүйлүүдээс нь аваад өөрийнхоороо ингээд оруулаад гаргаад ярьж байгаа гэсэн. Өөрийн туршлагаар оруулж гаргаад ярьж байгаа гэсэн. За тэгээд өнөөдрийн ярьсан зүйлүүд маань хин нэгэнд санаа, харах үнцэг, эргцүүлэл, бодол төрүүлсэн байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа.